Заасан биз. Одоо бид нар 3 дахь дадал руу орох гэж байна шүү дээ. Нэг удаа өргөжсэн юм шиг санагдчихад та нарт. Орж ирэх байгаа те. За орж ирээд даалгавруудаа их хэцүү байсан уу? Тэрстээ сэтгэлвч нөө. Тэгээд барайнд орчоод юу кафенд сууж байна. Барай нэхгүй юу? Сэдв андагч имийг эндээс авцоо. Дижитмаа санаа те. Андагч дижитмаа дээр юу атсан те. Дуугаа дуулцоо. Дуугаа дуулна гэдэг чи өөрөө зориг байгаа зүтэй. Ямар санагдсан бай дуугаа дуулсан ч андагч шидэ харуулаад. Дижитмаа ямар санагдсан бэ? Би ингэж юм мэдчихэе. Ананас идэж сууж байгаа. Та нар хариулж байна. Цаамика их сайн өдөр минь. Эндагч сайн. Харин тэвэнц тэгэл барайнд орвол идэж байгаа. Эрүүл мэндэл их анхаардаг л одоо нэг сар эрүүл мэндэ анхаардаг гэсэн чи үгүй чи хэрэггүй 2 сар анхааралтай гэд намайг ингээд энд байлгаад байна л да. Тий онгоцын чаашилж өгөөд чи арай урт амраад өгөөч гэд. Эндичэд маа гоё эсэ лив их гоё санагцсан. Дуугаа дуулж явахдаа тэр аж аргалын мэдрэмж дээр орж ирж байна. Тэр дуулах жуулна айгүй чухал даалгавартай ордог. Арин жаргал эдэр багшаатаа үнтэй заадаг хичээж эдэрт өнгөө заачлаа штэ гэж байгаа байхгүй. Яад өнгөө заасан байх. Би зүгээр даалгавар өгсөн дээ. Уул нь юм хэлж өгөх байсан ч болов те. Нараас дуугаа дуулсан те. Лив хийж үзээг анх удаа бүр дуулж хийж үзлээ бас шин сорилтойлгаа. Тэ өөрийгөө нэг даван дуулаад нүр царайг хүмүүст харуулна гэдэг чинь өхлийн дараа ордог хамгийн хоёр дахь том айдас гэдэг ч төрөөсөө өмнө гарна. Тэгэхээр нөгөө айгаад ах чинь нөгөө айдас мэдрэмжтэрээ төвлөрөөд өөрийнхөө хүсэж байгаа юмудаа бусад хүмүүст хэлж чаддгүй. Та нарын дотор ингээл янз бүрийн дуу ингээл
байнга тогтмол дуулаа сонсоод яриад идэг боловч тэдний зарим нь та нарыг хямраадаг дуу гэдгээ та нар мэддэггүй. Дуулаад яваад иддэг. Тэгээ яг энэ дууг чи ингээ зарим нь өөрчлөөд яхаар энэ дуу надад яаж өөрчлөлт гаргаж байна. Зөвхөн шүлгийг хүртлээ өөрчлөөд дуулахаар өгчөө айгүй хүчтэй байдаг. Өгчөө өөрөө бодол мэдрэмж итгэл үнэмшлөө оруулдаг болохоор дууг дуулж байгаа зөө дуучин бүрийн дууг дагаад дуулж болохгүй гэсэн үг. Ягаад гэвэл зарим дуучид зарим дуучдын дуугийн зохиолч нь тухайн аль нэгэн гүнигтэй үедээ энэ дуугаа шүлгээ бичсэн байж болно. Баяр баясгалан аж жаргалтай үедээ бичсэн байж болно. Та нар ямар мэдрэмж хүрч ийн тэр дууг сонгож дуулна гэсэн үг. Тэр аж жаргалын дуу аж жаргалтай байхыг хүсэн гүнигтэй дуу дуулж болохгүй байгааз. Баясаа гоё мэдрэмж би өөрийгөө сонг нам хоолойтой гэдэг огт дуулдаг байсан. Караокенд ч ордог харин одоо хоолойны бөглөөж гарах шиг боллоо. Харин тэ сайн амраал авч байна. Мөр 2 сар амруулж байна гэж боддог та нар. Та нар ч ихсэн амраад байгаа. Тэгэхээр та нарыгаас амар шиг ингээд байг санаа зовхгүй. Тэгээ дараа нь ажилдаа бүр санцсан хүн шиг тэгж сайн ороорой гэж байгаа. Бид нар ямар дууг сонсдог вэ гэхээр одоо сэтгэлийн сэтгэл санаа тавгүй таг болохоор бид нар аж жаргалын дуу сонсоод байхгүй. Яг өөрийнхөө адилхан дэлгэнтэй дуугаа сонсоод break my heart гэдэг ингээд тийм дуу дуулаач ч юм уу те бүтэлгүй дурлалтай дуулаач юм ингээд эргээд тэр мэдрэмжтэй дахин ороод ингээд өөрийгөө тэр нэг намтай орчоол гарч чадахгүй яваа л гэсэн. Өмнөх сургалт дээр та лайвыг даалгаврыг өгсөн байсан. Тэр үедээ өөртөө итгэлгүй их зэрэг туцаараа тасагдсан шүү дээ. Тэгэж тэгээ тасагдсан шүү дээ. Одоо хийгээгүй нүд дахиад тасагдана. Яг л би дандаа сорилт өгдөг байхгүй. Манай сургагч агч нар арт терапевт коуч нар яг багаар постоо бичээ царайгаа тавиад бүр профилээ хүртэл хааттай байсан чинь нээлттэй болгоод нүүр хуцаа тэгж гарч ирдэг гэхээр өөрснөө хүсэж байлтай хүсгүй болж яг байж болно л да хүсэж байл ингэж багаагаар даван тулж ингэж гарч ирэх нь чухал тэгжээч нөгөө хүмүүст өөрийгөө таниулна. Дийлэнх нөгөө ухаантай ухаалаг хүмүүс маань яг энэ тал дээр алддаг өөрийгөө гарч илэрхийлж чаддаг өөрийн үзэл бодлоо хэлж чаддаг. Тэгээд бас нэг шинэ видео өгсөн бааз. Тэгээ үлгэр өдөр өгдөг ч гэсэн учиртай үлгэрээр ч бас өөрийгөө жаргалтай нөө жаргалгүй нөө гэх тэр дүр төрхөөр нь таньж мэдэж болдог. Тэгээ яг анхааралтай саягаад ах юм бол та нар илүү их үнцгээ таньж мэдэх боломжтой. Тэгэж орж ирэх гинт бол та нар даалгавраа яг сайн гэсэн үг байхгүй хальт бол тийж болохгүй гэсэн үг. Тийм багш хоолоо хийж юмд дуудаа адлим сонсож жинхэнэ хоолоо заграад байна. Дуулаад сэтгэлийг хөдөлж байх мэдрэмжийг мэдэрлээ. Тэр дуу айгүй их мэдрэмж рүү оруулна. Тэгэхээр та нар өөртөө дуу сонгох тэр дууны үгийг өөрчлөх гэдэг нь айгүй чухалтай ордог. Та нар аль болох тэр сонголтын дээр анхаарна. Яг л тэр сонголт маань тэр дуулж яхад тэр дуугийн үг нь утга нь та нарын мэдрэмжийг гүнигтэй ганцаардсан айдас давтуулж байна. Эсвэл баяр баясгалан жаргал хайрлуу оруулж болно гэсэн. Тэр гүнигтэй айдас эднэр чүртэл байдаг чинь гадаад ямар би хэлээ гэж яваад марч гадаад нэг алдартай
Франц зохиолын Европын нэг алдартай зохиолч Үхлийн нэг доо өөрийнхөө өглөөхөө өмч нэг Үхлийн нэг айгүй тийм айцыг зохиосон л дээ. Тэгээд тэрнийг ингээд сонссон хүмүүс амиа орлохын өмнөх тийм нэг бодол дээрээ байсан. Тэгээд тэр үедээ зохиосон тэр дуугийг хүмүүс аваад сонсож бүгдээр амиа орлоод байсан гинэ. Тэгээ олон хүмүүс амиа орлоо. Тэгээд тэр хүн ч өөрөө гайхаад тэгээд бүр улсаас нь тэр дууг сонсохыг хориглож ирсэн. Тэгэхээр тэр айц маань яатсан бэ гэхээр хүмүүсийг хөл амиа орлолт руу оруулах мэдрэмж рүү оруулаад байсан. Тиймээс би бас номон дээрээ ч ярьдаг штэ тий. Тийм одоо сөрөг дээрээ тавьсан мэдрэмжтэй зохиолчийн та нар одоо сөрөг хүний хажууд удаан байж чадахгүй штэ тий. Чи та нар сөрөг хүний тэр номыг гүйцэд дуустал нь уншаад байдаг байхгүй. Тэгээд амиа орлолтын дээр нэгэ дараа нь юу болсныг бүгдээ сонсоод суугаад уншаад байдаг. Тиймээс тийм номон дээрээ хүртэл сонголт хийгэрэй гэдэг. Тийм чухал байдаг ба штэ. Намаа нүртэл намайг сөрөг юм уу эрэг мэдрэмж рүү оруулж болно. Намын маань үг нь аян намынхан тэр нэг мэдрэмж гэсэн үг ядвал тэр яг зохиолч чинь зүгээр үг гэдэр оруулаагүй ямар нэг ингээд тэрэндээ ороод ахаад амир болгоч гэж өөрийнхөө тодод ертөнцийн хамаг аим шиг юмуд оруулсан чи тэгээ тэр нэг хүмүүс нөлөөлж болно. Би бол нэг тийм ингээд үзэж сонсоод байдаг. Яг гоё юм сонсч болохоор хад би яагаад заавал муухай юм сонсоод муухай юм бодоод муухай юм уншаад дуулаад байх юм. За өнөөдөр бид нэр 3 дахь тал дээр тийм 3 дахь би нэг хохирогч гэдээ хэлсэн байсан шүү дээ тий. 2-3 жилийн өмнө өгсөн та нар бичлэгээ тавьсан байсан шүү дээ. Хин баяцаа одоо психопат гэж барилж нэг галзуу хүн талтай хүнийг хэлдэг байхгүй. Тэгэл ихтэй хүмүүс тэгж боддөг шүү дээ. Нийгэмд өстой өвчтэй сөрөг мэдрэмжтэй хүмүүс их болж байна гэж тэгж ярьдаг. Ягаад гэвэл өөрснөө яг одооны төвшөнд яг тийм мэдрэмжээр байгаа болохоор тэгж яриад байдаг. Тэгэхэж зөвөр тэр хүмүүс зөвөр сөрөг сэтгэлгээндээ илүү их автцсан гэсэн. Сөрөг сэтгэлгээндээ авчичаад тэгээд тухайн үе дээрээ сөрөг сэтгэлгээгээс хүнийг бас тэгж хардаг гэсэн үг. Яг хүний сүргийг хараад сүргийг яриад чи ингэсэн байж чи тэгсэн байж гэж яриад байдаг. Нөгөөрөө бас сүрэг дээр байгаа гэсэн. Тэгэхээр заримдаа тийм хүмүүстэй өвчтэй юм биш үү гэж яриад байдаг боловч тэр эрэг зүгээр эрүүл хүмүүс гэхдээ эрэг рүүгээ яаж орохоо мэдэхгүй байгаа гэсэн үг. Эрэг рүүгээ яаж орох вэ? Яаж өөрийгөө таньж мэдэх вэ гэдгээ мэдэхгүй. Тэгээ энэ мэдлэгч өөрөө тийм амархан болддгоо. Эм сэтгэлдгээд ажилдаг хамгийн урд нь арга нь надад арт терапи санагдсан. Тэгээ бүр ингээд доош ордог хүмүүс яг гэр бүлийн арт терапи, хүүхдийн арт терапид орвол тэгээ энэ 10 дадал дээрээс ажиллуулсаа болно гэсэн үг. За тэр хохирогч тэгээд гарсан хүн амьдралынхаа эзэн болно. Амьдралын эзэн гэдэг ямар хүн бэ гэхээр өөрийнхөө зорилго мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийгээд түүнийхээ төлөө явдаг хүмүүсүүдийг хэлдэг. Энийг буруу тайлгамдаад байдаг. Тийм хүмүүсийг хэлнэ. За тэгээд та нар дандаа өөр дээрээ би дээр аягүй хэжилжээ. Би юу чинь би яаж юм. За 3 дахь дадал дээр юу байлаа? 3 дахь дадал дээр та нар үзээд ямар зүйл ойлгосон бэ? 3 дахь дадал юуны талаар вэ?
За гурав дахь тал нь болохоор өөр хүмүүсийг харилцаа үнэлэхгүй байх, доош нь их дарамжлах тал дээр холбоотой. За энэ дээр болохоор зөвхөн олон жишээ нь л да, жишээ нь бие хэл сэтгэлээрээ бусад хүмүүсүүдийг одоо жишээ нь өөр хүсний эрэгтэй эмэгтэй хүмүүсийг өөртөө ямар нэгэн байдлаар татах гэж хэд одоо хуцлахгүй байх. Жишээ миний энэ хувцс миний байгаа байдлыг өөр хүнтэй ярьж байгаа энэ хандлагын маань хэрвээ миний нөхөр юм уу одоо үеж идэр миний намайг хажуудлаас харуул ичхээргүй байхаар гэж штэ тий. Ичхээргүй байхаар гэдэг маань би өөр нэг эрэгтэй хүнтэй илүү цаг ингээ ярьж тий ярихаасаа илүү цаг ярих ч юм уу тий илүү тэрний нүд рүү харж ирдэг ч юм уу тэрнтэй юм яриад инээх ч юм уу тий хэд нөхөртөөгөө тэгж хараад тэгж ярьж тэгж инээдгүй болол энэ ч маягласандаа орчиж штэ тий ямар нэгэн байдлаар тэр үндэслээд нь тавьсан ч юм уу тий өөр бодол багтуулсан. Тэгээд эмэгтэй хүн болгон эрэгтэй хүнийг юугаараа татдаг гэхээр энерги мэдрэмжээр тэгээд мэдрэмж нь ингээд ад жаргал хоёроос хайр дээр байж байгаа та нар тийм авийн гоё тайван гоё гэгээл үедээ та нар нөхрөөдөө татсан ба. Тэр энэ энерги маань ингээд айгүй гоё байгаа гэж нөхөр мэдчихэж байна. Тэгэхэд өөр хүндрэлтэй ингээд та нар уулзаад нөгөө хүн дээр ингээд ягаад зарим эрэгтэй хүмүүс ингээ харддаг вэ гэхээр өөрийнх нь яг тэр энерги нь өөр хүн рүү урсдсан гэдгийг мэдэрчдэг. Ямар ч эрэгтэй хүн баруулж эхнэрээ өөр хүнтэй явж гэдэг нь гадарлна ядвал тэр энерги нь өөр болцсон байна гэж мэднэ. Миний надад зориулах энерги, манай гэр бүл зориулах энерги, миний хүүхдэд зориулах энерги маань өөр нэг эрэгтэй хүн рүү тал нь урсчихаар дутагдал гарч байгааз энэ юугаар ч хийж болно, биеэрээ хийж болно, сэтгэлээрээ хийж болно, бодлоор хийж болно. Бодлоор би өөр хүн бодоод хийж болно шүү дээ. Би өөр хүн бодож байна, би өөр хүнийг сэтгэлдээ дэж байна, би өөрийн бодоод байна. Энэ маань нөгөө энерги урсгал маань өөр тийшээ урсаад алга болоод байгаа болохоор тэр маань байхгүй болж байна гэсэн. Тэгэхээр энэ маань эрэгтэй хүмүүс яагаад ингэ дургүй байдаг вэ гэхээр чи арай илүү өөр хүн рүү харчлаа. Чи тэр хүнд нэг жоохон өөр инээмсгэлжлээ гэхээр эрэгтэй би болохоор юу ч хийгээгүй зүгээр л байсан гэж бодоход нөхөрийн нэг хажуухаас хараад энэ тэр хүнд нэг л жоохон илүү удаан хараад инээмсгэлжлээ. Над руу хизээ тэгэж хавгээс үл тарсан байлээ. Тэгэж хардггүй штэ. Тэгэхээр энэ хоёр нэг л учиртай даа гэдэг ингээд зардал дүүсч юм гэдэг маань миний энерги нэг жоохон инээмсгээ дэрнэ. Зүгээр жирийн хүн дээр ингээд анхаарал тавьдгаас илүү явцсан гэдгийг чинь тэрхүү хэлж байна гэсэн. За энэ дээр бол хувцаараа ингэж татаж болж байна гэж штэ тий. Эмэгтэй хүмүүс ч ингээд яг ингээд үгээрээгээр урайлаад дутахгүйсэн ч гэсэн ямар нэг хувцаараа ингээд тий байгаа байдлаар одоо ингээд хүмүүсээ татчихдаг юм аа. Арай удаа хараад сургасаас тэр үйлгээд ч юм уу тий нүдээ тормолцуулаад ч юм уу гэдэг янз бүрээр хэлдэг штэ тий. Эмэгтэй хүн ингэж харчлаа гэхээр үсээ илээч ч юм уу тий. Яг өөртөө зориулсан тэр ганц хүнээ биш өөр олон хүмүүс рүү ингээд ахаараа би энерги олон хүнд босдог түгээгээ тараагаад байна гэсэн. Яг бол нөгөө ведэ дээр ч ярьдаг штэ ингээд зарим ингээ эмэгтэйчүүд чи яагаад ингээ хувцаа би нөгөө нэг ингээд хуц эднэр ингээл өмсөд өсмөсөө ингээл алчуур малчуур зүгэлээд штэ тий. Эрэгтэй хүний нүдэн дээр одоо шил гар хөл хүзүү юу мөн дээр нөрөөсө хүрхээргүй харагдахааргүй байх хэвээр тий. Ганцхан дээр
Тэрний надад тэр арабын өхнөдийнхэн тэр нөгөө хар хувцсныхан доор айгүй гоё хувцас ээжиж болно. Айгүй гоё бие ээжиж болно. Тэгэхдээ тэр надад нөхөрт нь харагддаг ч юм. Тэ ганцхан нөхөр нь тэрнийг хардаг гэсэн үг тийм. Яг энэ санаа байхгүй өөрөөр хэлбэл миний бүх зүйл одоо ингээ гэр бүлтэй зориулагдж байна гэсэн үг. За тэгээд гэр бүлийн хүмүүстэй нэг бас ингээ татах нь буруудаа болно орно гэж байна. Яг бол надад сонирхолтой, надад гоё байна, надад цаг зарцуулж байгаа нь таалагдж байгаа боловч ямар нэг ингээд өөр хүний найз залуу ч юм уу өөр нөхөр өөр дээр ингэж аваа татаад ингээд сонирхолтой байгаа боловч энэ буруу үрс болгож байна гэсэн. За дараагийнх нь юу орж ирэх улс үндэстнэр нь доош их доромжлохоо гэж энэ бид нэр ямар нэгэн байдлаар тэр улсын хүмүүс энэ улсын хүмүүс ийм гэлтэй тэгэл бүхчүүд ихтгэдэг штэ улсынхан тийм та нар тийм гэдэг маань өөрөөр хэлбэл бүх гэдэг хүч чадлын тийм нэг эрх мэдэл ч юм уу хүч чадал гэдэг энэ нэг айгүй том хэмэрлэг зүйлийг нь хувааж талцуулж байна гэсэн үг. Ялгуурлаж байгаагаараа салгаж сарниулах яриагаараа дэлхийн бөмбөрцөг нэг ус гэж бодож байгаа. Америкчууд яг тийм штэ, Япончууд тийм штэ, Хятадууд тийм штэ, би л хамгийн сайхан гэдэг ярьж байхдаа бид нэр ингээд салгах үр суулгаад байдаг гэсэн үг. Энэ салгах үр маань би судалж байгаа болохоор дараа нь хамаатнуудаараа нэг ингээд жижигрүүлээд ирэх юм бол хамаатнуудаараа тэдний хамаатных нь одоо тийм тэднийх тийм штэ доржих тийм штэ батагийнх яг тийм тэд нар бүгдээрээ тийм хүмүүс тийм ч байхын аргагүй дээ чинь тийм аав нь тийм ч юм уу те. За тэгээд ажлынхнаараа ажил дээрээ тэрэн тийм штэ энэ юм найз нөхдүүдээр ингэж талцах хэрэг за эдгээр бүгдээрээ 0-д орно. За 10 дээр юу авах вэ? Өөр хүмүүсийн харилцааг үнэлэх. Өөр хүмүүсийн харилцааг үнэлэх гэдэг нь өөр хүмүүстэй ярих үедээ өөрөөсөө байдлаа ажиглаад би сэтгэл хангалуун байна уу? Ямар ч хандлагатай тэр үндэ ингээд харьцаж байхдаа би тухайн хүмүүсээ гэдэг ялгуурж халдварахгүй доромжил доош хийхгүй зүгээр л яг ингэ ярьсан гэсэн. Өөр хүмүүсүүдийг харилцааг үнэлж байгаа хүн аль болох хүмүүсүүдийг нэгтгэн нийлүүлэх яриа өрнүүлдэг хүмүүс байдаг. Нэгтгэх нийлүүлэх яриа гэж ойлгож байна уу? Салгах яриа гэж ойлгож байна уу? Нэгтгэх нийлүүлэх яриа салгахыг би хэлсэн шүү дээ. Тэ одоо улс үндэстэй ястай магсум одоо вогт авч одоо юу гэдгийг найз хамаатай садар төрөл хүүхдүүдээр нь муулж доромжлаа тэгээд тэрний дэмжиж ярих юм уу? Нийлүүлэх яриа би хэн нэгэн хүнд одоо сайн эмч хэрэгтэй бол тэр хүнийг холбож өгөх ч юм уу те. Хэн нэгэн хүнд сайн хэрэгтэй болвол надад танихгүй бол би хоёр тохирохоор хүмүүсийг танилцуулах ч юм уу те. Тэд нэр суусан суугаагүй зүгээр би танилцуулж өгөхт нь тусалдаг ч юм уу те. Ямар нэгэн хүнд тус дэмжлэг хэрэгтэй байхад би хэрэгтэй хүн дээр нь холбож өгөх ч юм уу те. Ямар нэгэн хүмүүсүүдийг одоо ч 3 дахь хүн байх би одоо ингээд 3 ингээд найз сууж хахад 4 дахь найзын талаар муугаар ярьчлаа штэ нөгөө 3 найзт нь тэгэхээр чин тэр 4 дахь найзтай тэдний хандлага муудсан ч би дунд нь яс хайцсан гэж ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин нийлүүлэх яриа гэдэг маань би тэр хүнийг тухайн хүний сайн юм магтаж ярьж байгаа. Тэгэхээр дараа нь бид нар тэр хүн чамайг тэгж муулж ирсэн штэ гэж ярихгүй дараа нь би тэрнийхээ төлөө ичиж улаахгүй гэсэн. За ийм ярианууд орж байна.
Тэгэхээр энэ нийлүүлэх ярианууд нь бас аюул чухалтай ордог. Би аюул их салгах яриа хүмүүсийн талаар, гэр бүлүүдийн талаар янз бүрээр яриад байх юм бол үр дүн нь өөр шим нь үргэлж том байдаг гэсэн үг. Би жижигхэн өөр 10 жилийн өмнө тарчаа тэрэн тэгээд 10 жилийн дараа аюул том ингээд одоо энэ том очиг ингээд урагчж ийн гэдэг маань бидний хийсэн нэг жижигхэн өөр маань дараа нь аюул том үр дагавар болж ирнэ. Тэр үр дүн нь бүр илүү томоор ирдэг гэсэн үг. Томоор ирэхдээ эргээрч ирж болно, сүргээрч ирж болно. Би эрг өрсөлгсөн байна уу 0 дээр байдаг. Аль эсвэл би 10 дээр байдаг. Нэг сөрөг 0 дээр байдаг. Аль эсвэл 10 дээр байдаг эрг өрсөлгсөн уу гэдгийг хэлж байна. Тэгэхээр та нар ямар өрс олгодог вэ? Та нар өөрсдөө ажигласан уу? Би салгах яриа илүү их хийдэг байна уу? Холбох яриа хийдэг байна уу? Нэг бичээрэнд арина чихэнхтэй холбох яриа гэхдээ заримдаа санамсаргүйгээр салгах яриа ярьдаг байна. Өмнө нь надад тэгж хэлжсэн нэг юм. Би салгах яриа ярмааргүй байна гэвч хэл захтнаад байсан. Тэгэд гэртээ очиод тэдний тэр хоёр өстө тэгж ингэж гээд ээжтэй хэлмээр санаад хэл захтнаад мэдгүй. Гэхдээ энийг болохгүй гэдэг мэдээд хэлсэн чинь өөр дагавар нь тэр дараа ээжтэй муудалцаа тэр өдөр жингээ муудалцаад байлуулцгүй арай гэж өөрийгөө нийлүүлсэн. Тэгэхээр салгах яриагийн үр дүн нь би өөрийнхөө ойр дотныхоо хүмүүстэйгээ үл ойлголцод хүрдэг үр дагавартай гэсэн үг. Та нар одоо энэ учир шалтгааны төөх, энэ учир отлогчийг мэдээд мөнгөний харилцааны энэ үр эдгээр ерөөсө бүгдийг мэдэх юм бол та нар ямар зүйл ямар үр дагавартай биччихвэл хийхэ болно гэсэн үг. Хандаа салгах яриа гэдэг нь өөр зөөр ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэхэд холбох яриа хийдэг юм байна. Гэхдээ бодоод байсан заримдаа салгах ярьчдаг юм байна. Ялангуяа кино нэвтрүүлэг гэх мэт телевизээр гарч байгаа зүйлийг салгах яриа ярьчихдаг. За салгах та нар нэг салгах яриагаа бодсоо би нэг хийжсэн. Тэгээ тэрний үр дагавар нь би өөрийнхөө ойр дотны хүмүүстэй хэн нэгэндээ ч юм уу те үл ойлголцод хэрсэн тэрнээс гарсан үр дагавар юм байна штэ гэж санаж байгаа зүйл байна уу? Тэрнийг энд бичтэй. Жишээ нь тэгэл нөгөө 0 дээр байдаг өөр эрэгтэй үнийхтэй бид анхаарал хандуулаад илүү цаг яриад нэмсэглээд тэгээд татцсан чи яах вэ? Өөр дүн гэртээ очиод үл ойлгоц төрөөл дараа нь салалт эднэр ч юм уу те зөрхийлэлт эднэр дээр ч орчиж магадгүй. Яг л би ийм үр цуглацсан. Өөрийгөө салгах яриа өөр хүмүүсийг татах юм хэцүү.
бас худалдааны төвийн худалдагч нартай юм ярихаар дандаа салгах яриа хийждэг. Салгах яриаг бас хов зөөх гэж хэлж байгаа болохоор байгааз энэ нөгөө хүнд нөгөө ховын яриад нөгөө хоёрыг салгаж сарниулаад айгуу гоё юм зөөцсөн байгааз. Гэтэ энэний зөөцсний үр дагавар нь тэгэж юу болох вэ? Бодох юм бол тэрнийг бас хийх хэрэггүй юм байна да гэд мэднэ. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсүүдээ харилцааг үнэлнэ гэсэн үг шүү дээ, тийм. Харилцааг үнэлдэг хүн яагаад бусад хүмүүсүүдийг харилцааг үнэлэх хэрэгтэй вэ гэхээр би өөрийнхөө ирээдүйд одоогоо ирэх нөхөр ч юм уу, ирээдүйд ирэх хүүхдүүдтэйгээ сайн харилцаатай байх юм бол би одоо зөвөр суулгачиж тэр нь ирнэ гэсэн үг. Өөрийгөө салгах яриа яриад байт юм байна, нийлмээр байвч. Тэгээ үр дагавар нь юу болох вэ? Салгах яриа хэлээ. Үр дүр нь тэгээд миний ойр дотны хүмүүс миний харилцаан дээр илэрдэг гэсэн үг. Заримыг нь магтаа, заримыг нь шүмжлээд байдаг аа. Одоо хандаа ихч та шүмжилдэг нөхдүүдээр та одоо яах вэ? Хин шүмжилж байна? Нэг хүнийг нөгөө хүндээ шүмжилж ярьж байна уу? Өөрт нь шүмжилж байна уу? Таны заасан бүх зүйл хоорондоо хамааралтай байт юм би гэж байхгүй гэдэг зарчмыг байнга баримтлах юм байна. Тэрээс нэг хуйлууд яваад байна. Тэг өөрийнхөө бодол дээр ажиллаад авах юм бол би хэнийг юм хийчихэл тэгээд зүгээр өөрөө сайн байна гэж байхгүй. Цаана ингээд ямар нэгэн үр дагаврууд нь гараад идэг. Би энийг хийсэн болоод энэ ирсэн биз дээ гэдэг ингээд мэддэг хөдөө те. Арай мэдчихвэл миний одоо гэртээ ороод тэгэл нэг юм ажил дээрээ хийж амжаагүй байтал гэртээ орж амжаагүй байхад л эхнээсээ нөхөр хүүхдүүдтэйгээ хэрэлдээд гэсэн чи тэр таатай байх уу? Таагүй шүү. Өөр нь хаана гарцсан юм бэ? Өөр нь би ажил дээрээ ч юм уу найз нартайгаа уулзахдаа хийцэн байхгүй аль дээр бүх юмаа тэгээ тэр авч бүх юмаа гэртээ аваачаад үр дүнгээ хүртсэн гэсэн үг. Тэр нь хамгийн урднаар ирж байгааг хэлж байгаа шүү дээ. Эсвэл 2-3 хоногийн дараа ч хийж болно, 7 хоногийн дараа, жилийн дараа ч хийж болно. Хүнийг холбож их тус хүргэх дуртай. Гэхдээ хов хаяа ярина. Өндөр түрээсийн талаар эсвэл өнгөө бараа дандаа авахыг хүсдэг хэн нэгэн худалдаа авагчийн талаар бид ярьдаг ч харин дараа нь бодоход миний сэтгэл тавгүй өөрийн үнэлэмж буурсан юм шиг бухимдаад байдаг. Зайн 7 хоног дээр та нар юу ажиглах вэ гэхээр би өөрийгөө харилцаанд тэ одоо бусад хүмүүсүүдийг нэг хажиглаад тэрэг өөрснийгөө л ажиглаарай. Би өөрийнхөө харилцаанд 0 дээр байдаг юу хэлдэг байна? Хүмүүсүүдийг үндэстэй ястай өг хэлээр нь ч юм уу тэ доромжлох, доошоо хийх, салган ярих, шүүмжлэх, буруутгах юу идэг байна те 0 дээр. 10 дээр нь би энэ хүмүүсүүдийг
дээшин даатах, өрөх магтах, дэмжих, урамшуулах гэдэг байна. Нийлүүлэх яриануудыг юу гэдэг байна гэдгээ ажиглаар хэрэг та эдгээр энийг хийж явахдаа би салгах яриа хөрмөлж явахдаа би өөрөө хүмүүсээсээ салаад идэг гэсэн. Би өөрөө миний хүмүүстэй харилцаан дээр доолцоо үсээд хүмүүстэй харьцаж чадахгүй банк нэг найз нөхдөд хүмүүсээсээ салаад идэг гэсэн. Өвөл ойлголцод салахгүй ч гэсэн үйл ойлголцод банк хүрээд идэг. Банк хэрүүл орж ирээд идэг. Банкын байдал төрдөг гэсэн үг. Нийлүүлэхээр ярьдаг хүмүүс тийм салгах ярьдаг хүмүүсээс ховж ярьдаг хүмүүсээс салаад. Тэд нар хүмүүс туслах холбох яриан дээр илүү анхаарал хандуулдаг. Улс үндэстнүүдийг нийлүүлэх, нэгтгэх тал дээр илүү ажилладаг. Салгах яриа хийхэд өөр дагавар нь амар үлдсэн муу үлийн үр ихсэндээ за өөрсдөд нь хэлэхээр гүтэж авахгүй байх гэж сургамж болох санаатай өөр хүмүүс төлөвлөлтөд л ярьдаг. Нэг бол багтаад, нэг бол шүмжлээд, нэг л донсолгоотой байдаг шүү байна. Тэгэхээр чиний амьдрал чинь бас донсолгоотой шүү дээ. Чи хаяа магтуулна, хаяа шүмжлүүлнэ гэсэн үг ч үг. Тэгээд тэр чинь чамаас ингээд өөрийгөө чи бусдад ингээд салгах яриа өрнүүлээд ахаар чи өөрөө салаад байдаг өөртөө. Чи бусдуудыг дэмжих, нийлүүлэх яриа өрнөөд тахад чи ингээд нэг цаг зүүн шиг чиний дотор салгах ярианууд баах өрнөө чи дандаа хүний даваад бол нөөц уламжийг илрүүлээд холбогч яриа өрнүүлээд тахаар чи дотроо хоёрддгүү гэсэн үг. Дуалнаас гэж байгаа хгүй энэ яа гэд арга хөлөө гэдэг шиг чи өөрөө дотор энэ гаднаа хийж байгаа үйл боловч би өөрөө дотроо өөрийгөө хоёрдуулаад өөрийгөө талцуулаад байдаг гэсэн үг. Энэ ч багасна гэсэн үг. Салгах яриа нь 3 муу үеийн үрийн нэгийг үлдэж байгаа хэлбэр юм да. Өөртөө шүмж хэлээд дараа нь би өөрөө стресстэй. Тэгэхээр би шүмж хэлж байхдаа би стресс чинь гэхэд би өөрийнхөө бодол мэдрэмжээрээ шүмжийг хэлхийн оронд би тэр хүнийг давуу тал нөөц болон нийлүүлэх яриагаа хэлж болно ш. Тэгэхээр миний дотор би өөрөө стресстгүй тайван амаргалан байх гол шалтгаалн дээр 10 дээр байгаа үйлдэлүүдэд хэвэл би тийм болно. Өөрөөр хэлбэл та нарыг 0 дээр гэхэр чин та нар газар гэхээр 10 дээр тэнгэр байцтай тий. Тэгэхээр тийм тэнгэрийн тийм нөгөө нэг гэгэрцэн борход хүмүүс чин дандаа тийм үйлдэлүүд хийдэг ба штэ. Доошоо орсон 10-ийн нисийн хөлийн үрийн нүглийг 10-аад нүгэл битгий хийгэрэ гэдэг чи эдгээр чи энэ татлын 10 дээр байгаа чи бүгдээрээ тэрэндээ орчод байгаа байхгүй ойлгооч нөө. Тэгэхээр та нар 10 дээр ингээ гэгэрцэн үшиг ад жаргал дээр хүрдэг хүмүүс болохын тулд энэ мэдрэмж дээр удаан тогтно гэдэг нь би өөрөө байхгүй. Би өөрийгөө л ажиглана. Би өөрийгөө хүмүүсийн сүргийг харж ийн гэхэд чинь миний дотор тэр үнийг сүргийг харахаас өмнө миний дотор сүрэг бодол байсан байхгүй. Миний тэр хүн надад чи сүрэг байна нарка чи өөрчлөгдөөч чи над өөрийнхөө шүүмжлэхээ хүнийг шүүмжлэхээс илүү өөрийнхөө над шүүмж хараад өөрийгөө өөрчлөөч гэж чиний дотор юм сүрэг стресс бод байгаа чи тэн дээр ажил гэж хэлж байна гэсэн үг. Тэгээ бид нэр ингээд өөртөө ажиллаад өөрийгөө өөрчилсөн үед л тэр хүмүүсүүдийг тэгж харахаа болно гэсэн үг. Тэр хүмүүс хийрээд байгаа байхгүй юу? Миний хардаг өнцөг өөрчлөгдсөн. Би тэрийг өмнө шүүмжилдэг гэсэн чи одоо шүүмжнүүдээр харахаалцсан чи би тэр үнийг дандаа давуу талыг хараад байсан чинь тэгэл хүлээн зөвшөөрсөн. Ядууд би өөрийнхөө дотор амар амгалан олцсон өөрийнхөө эрэг бодлын долгион дээр төвлөрсөн. Тэгээд нөөц уламж дээр төвлөрсөн. Миний дотор холбогч ярианууд гэдэг гэсэн. Би өөрийн дотор сарниулах, салгах яриа маань байх юм бол би тэрнийг өөрчлөнө гэсэн. Энэ ингэж явж байна гэх. Энэ нөхөр сургаад орчижээ.
Үргэлжилт өөрийгөө сайн муу дээрээр салгаад уламжлах олдоод байдаг юм байна тийм үү багш? Тийм би өөрийгөө өөрөөсөө олдуулаад байдаг. Тэр бусад хүмүүсэдийг тэгж хэлснээрээ, тэгж шүмжилснээрээ, тэгж ялгуурласнараа ядвал тэднийг би тэгж хэллээ гэд миний дотор энэ шүмжин байгаа болохгүй. Хамгийн гол нь би өөрийгөө салгачаад байгаа гэдэг ийг ойлгох нь айгүй хэцүү байна уу? Яг хийж байгаа үйлдэл бүр дээр үр тариад байдаг юм байна. Үг харц үйлдэл бүхэн үр тариад байдаг юм байна. Тийм бэ, миний дотор байгаа бүхэн бусдаас хардаг юм байна. Тийм, миний дотор байгаа бүх юм бусдаас хардаг болохоор би 0 дээр аваад би 0 дээр байгаа юм ал бусдаас харна. Тэр хүн муу хүндээ ч биш. Тэр хүн танаас сайн хүн байж болно. Тэгэхэд ч би тэрний мууг нараал мууг нэлээл таар эндэлхийн нөхрүүд гэгэрцэн хүмүүс ахаа би гэгэрцэн хүнээс алдаа хараад тэр хүн болохоор хөрхөдөө энэ гэгэрэг болохоор хүлэн зөвшөөрөл энийг төвчээд байдаг бодчих. Хэчээ миний дотор байгаа энэ миний хардаг энэ нүд, миний хардаг энэ бодол, сэтгэл маань дандаа 0 дээр байгаад байдаг. 0-оос 1 5-ын дотор өдр тэг 10 дээр хүрч чадахгүй байгаа болохоор бид нэр ийм яваад байдаг гэсэн. Тэгэхээр энэ үг, үйлдэл, бодол, мэдрэмжээр өдрийг уур арилгах нь өөрчлөнө гэдэг маань дандаа энэ 10-ын үйлдэлүүд байдаг, 10-ын бодлууд байдаг, 10-ын мэдрэмж байдаг гэхээр азаргал дээр ярьдаг гэсэн үг. Тэгэхээр яагаад нэг Далай Лама дандаа инээгээд байдаг вэ? Тэр хүн чинь 0 дээр байдаг үйлдэлүүдийг төвчтэйг 10 дээр байдаг үйлдэлүүдийг хийдэг. Тэг хамгийн гол нь өөр дээр хайгүй хийдэг гэсэн үг. За одоо ямар санагдж байна? Юу ойлгож мэдв? Чока өөртөөгөө бүхнээ эрэг олгох хэрэгтэй юм байна. Харах сонсох амтлах гэдэл. Одоо энэ дээр энэ 7 хоног ажиллана л да. Ашаан гэрэл хийгээдээ мэдлгүүдийг хайр харамгүй болцож байна. Суралцж байгаа таяртай байна. Энд айгүй бид нар одоо ингээл нэг дадлал эднэр гээл айгүй олон юмуудыг дадуулах гэдэг нь шүү дээ. Гэрээ зөрлөн авцаагаа ялгах хүмүүс дарагдана, өглөө осно гээл ингээ гадуур янз бүрийн ингээл дадлууд эдэгтэй. Тэгэхээр чи хамгийн чухал дадлууд нь энэ 10 дадлууд байгаа байхгүй. Одоо л бид нар гаднаа өөрчлөлт хийгээд байна гэсэн үг. Чи дотроо ийм өөрчлөлтүүдийг хийхгүй болохоор хичнээн тэд нар ингээ бүрэлдсэн ч гэсэн нөгөө нэг сэтгэл дундуур агаад байдаг. Тэгэхээр энэ 10 дадлууд нь энэ дотоод ажиллагаа, дотоод энэ нөгөө дадал зөв дадлууд суулгахыг илүү чухал гэсэн үг. Энэ дээр л одоо ингээд хүмүүс ажиллах хэрэгтэй. Тийм байна. Нэг хүний ярьж байгаа юмыг хоёр хүн өөрийнхөө ойлгоод хоёр өөрөөр ярьдаг ийм учиртай юм байна. Холбох нэгтгэх үр суулгах хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө дотор эрэг сүргүүдэд холбоод нэгтгэхэд би өөрөө харав дээр байгаа үедээ бизээч хүнийг ингээд салгах, сарниулах яриан дээр орохгүй байхгүй. Ялангуяа тэр гэгэрц одоо Далай Лама нар тийм хүмүүс маань ингээд гэгэрц хүмүүс маань ийм өндөр түвшинд хүрсэн. Бид нэр тэрнлөө тэмүүлж явж байгаа хүмүүс гэсэн.
Гэгэрэгч нэг болоог оловч та нар ингээ ажиглах юм бол бид нар ингээл тэрний авгаа миний юм тийм гэл ингээ хүнийг сүмжлээд яж хахад та нар гэгэрч нөхрөө дуугаал сууж идэг үстэй те. Ээжийн болоод ихчээд болоод хин нэгний болоод сууж хахад чимээгүй л сууж идэг те. Яг л яана энэ хөө хизээ гэгэрх юм болоо гэл ингээ төвчээд сүчдэг гэсэн үг шүү дээ те. Дуугаа байгаа хүн нь илүү их юу ятсан гэсэн үг. Илүү гэрцэн, илүү салгах яриа эдэр дөө авахыг хүсдэг юм байна гэсэн. Ихшээ бид мөн чанарыг ойлгоод гарч хол 0-аас 10 руу тэмүүлэх юм байна тийм үү. Тэгэхээр би өнөөдөр 0 дээр байлаа, ийм юмараа ингээд унчлаа. 2 өдөр юм байлаа, 3 дахь өдөр юм байлаа гэх ингээд бичээд штэ. Та нар өнөөдөр би нэг юм дээрээ би 0 дээр орох гэжсэн аа би салгах яриагаа бүр ярмаар санагдж байгаад яриаггүй өнгөрцөн ч юм уу те. Ингэж бичээд байна гэсэн үг. Тэгээд бичсэн чи үр дүн юм ярьсан чи ийм болчлоо, үр дүн ийм болчлоо. Би нэг найзыг салгаа дээр өрнүүлсэн чи би өөрийнхөө дотныхаа найзтай ойлголцоод төрсөн. Тиймээс энийг хийгээд хэрэггүй байсан байна гэдэг үнэлтүүд. Салгаа хэрэг өрнүүлж байгаад миний дотор байсан дуу хоолой сарнаа санихтаараа төвлөрчгөр би сөрөг бодол, сөрөг мэдрэмж үгээ нөгөө уур бухимдал стресс рүү ордог байхгүй. Энэ та нарт хэрэгтэй юу? Хэрэггүй бол та нар энэс татгалзаад өөрийгөө ажиглаад ингээ явна гэсэн үг. Тэгээд даалгавар хийхгүй байгаад нэг юм өнөөдөр ингээл орой хасчихноо. За нөхөртэйгээ ярилцаж байхдаа урлахгүй, уйлахгүй байхаар нь би гайхсан. Миний дотор гэрэл орж ихсэн болохоор тэр юм байна. Сайн ойлгохгүй байсан юм аа, сайн л ойлголоо. Тийм би ингээ бодлоо ажиглаад ирэг дээр болцсон үед би сүрэг рүү тогтмол ажиглаад ирэг дээр болчвол